үзсэн. Хоёрдугаар бид нар холбогдлоо процесс дээр шалгуулсан. Хийж байгаа ажил дээр Бизнесмен подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар 1-р сарын 31-нд болох вебинарын маань удирдан явуулах одоо хүндэт зочин багшигаа бид нар урьсан байгаа. За зочны маань нэрийг стратеги судлаач Досмагийн Цэцэн бидэг гэдэг. За би энэ бүсгүйг бол Facebook дээр их сайн мэддэг, ер нь бол дагдаг. Одоо өдөр болгон гоё амттай одоо тийм философик постуудыг бол унших дуртай. Тэгээд өнөөдөр ингэж яг нүүр тулж уулзж байгаадаа баяртай байна. Яг нөгөө Facebook дээр байдаг, номон дээр байдаг, нөгөө YouTube дээр гардаг ившгэ айгуу гоё бүсгүй байна. За тэгээд стратеги судлаач гэдэг мэргэжлээ одоо сүүлийн үед бас хүмүүс нөгөө айгуу тэгж гарч ирж байгаа. Тэгээд өөрөө чинь яг энэ мэргэжлэр хүмүүс илүү их таньж байгаа. Тэгээд өөрийнхөө одоо боловсрал түүх намтраас товчхон танилцуулна уу. За баярлалаа. Өрсөнд. За тэгээд Facebook-ийн зурагшгэ байсанда таатай байна. Хуураагүй дээ баяртай байна. Миний бакалавр бол Герман хэл орон судлал. За магистр бол менежментээр мэргэжсэн бизнесийн удирдлага. За одоо бол сэтгэл судлалын магистрант. За төрийн удирдлагын докторант. Яагаад ингэж олон салбар чиглэлээр сурч байгаа гэхээр ерөнхийдөө бол миний амьдралын зорилго бол хүнд тустай, дэмтэй, үнцэн бүтээх тийм зорилготой учраас нэгсэндөө нэг туслах гээд байгаа хүнээ олон талаас нь ойлгож харах. Одоо тийм хэрэгцээ шаардлагын дагуу жишээлбэл төрийн удирдлагаар сурж байгаагийн шалтгаан бол төр хүнээ юу гэж харддгийг, систем тогтолцооны хувьд хүн яг ямар нэгж гэж үзэгддгийг те тэнтэй холбоотой ямар бодлого хэрэгжүүлдэг юм. Бизнес удирдлага талаасаа одоо яг ажил амьдралтай холбоотой одоо хүн гэдэг тэр ойлголт яаж одоо харагддгийг нэгэнт хүн юм чи нөгөө сэтгэц зан үйлтэй одоо тэр хүн тэрийг сэтгэл судлал талаас нь юу гэж үздэг ингээд нөгөө хүнээ тариол сурж ийн гэсэн багхгүй. Тэгээ ингэж явж байгаад хамгийн анх бол би яг нөгөө менежментийн зөвлөх үйлчилгээг л одоо тухайн үед ярьдаг байсан байгууллагууд стратеги боловсруулах. Гэтэ минийх бол яг хамгийн ихний боловсруулах үе шат те. Гэтэ тэр нь бол стратегийн бүрдэл хэсгийг боловсруулах дээр нэлээх ажилласан. За тэгж явж байгаад ер нь бол одоо байгууллагад биш юм чинь бас хувь хүн дээр ч гэсэн ажилладаг систем байна. Тэгэхээр энийгээ одоо хүнд одоо туслах дэмнэх талаас нь харж одоо амьдрах стратеги хөтөлбөрийг бол боловсруулсан ийм нэг хүн байна. Тэгээ өөрөө чинь нөгөө тухай бас ингээд судлаад байж хата YouTube дээр маш олон нөгөө оролцсон нэвтрүүлэг, хөтлсөн нэвтрүүлэг те байдаг. Тэгээ тэрийг үзчихсэн. Тэгээд яг нэг олон нийтэд танигдахдаа нэг урлаг одоо уран сайхны чиглэлийн, телевизийн чиглэлийн хүн гэдэг ойлголтыг өгсөн байсан. Тэгээ би бас яг тэгж ойлгосон байсан. Тэгээ илүү сайн ингээд судалсан чинь шал өөр мэрэгжлийн те менежмент илүү их нөгөө өөрийнхөө карьерийг баяжуулаад стратеги судлаачаар хөгжүүлсэн, бас сэтгэл судлаар ингээд өөрийгөө мэрэгшүүлээд явж байгаа хүн байна. Тэгээ сонирхолтой. Тэр бол нөгөө өөртөө чинь ингээд дэлгэрэнгүй танилцсандаа одоо таатай байна. За тэгээд 1 сарын 31-нд явуулах одоо удирдан явуулах амьдралын зорилгын вебинарыг бол одоо олон хүмүүсийн гарчиг нэрнээс нь бол үзсэх юмс ингээд сонирхож байгаа. Тэгээ хоёулаа энэ вебинарт одоо ямар сэдвээр ярилцах уу те. Яг амьдралын зорилгын талаар стратеги судлаач хүний хувьд тийм ээ ер нь яг нэг тийм ойлголтыг өгөөч те. Одоо нэг хүмүүсийн амьдралын зорилго, амьдрах стратегийг илүү их нөгөө боловсруулсан гэж ш. Тэгэхээр мэдээж маш их судалгаа хийж судалгаанд үндэслэн ямар нэгэн тийм хөтөлбөрийг гаргасан байх. Тэгэхээр ер нь бол энэ амьдралын зорилго гэж яг юу юм бэ? Энийг бол бид нар бүгд мэддэг, ярьдаг, зорилготой байх хэрэгтэй гэж ярьдаг. Яг энэний цаана юу яригадаад байна? Ямар ойлгох ухтах юм байна тийм. Тэр өөрөө хичээлсэн нөгөө ингээл нэг дулаал, нэг шүлэг хичээл, тэгээ нэг хэвлэл мэдээлэл ингээд хахаар намайг тийм шиг таньсан хүмүүс бол байдаг бах. Гэхдээ энэ бол миний хобби. Тэгээ үндсэн одоо хийдэг зүйл бол ерөөсөө яг одоо менежментээр дагнаал явсан гэсэн үг тийм. За тэгээ амьдралын зорилго гэж хоёлаа шууд энэ сэдв рүүгээ орохоос өмнө хамгийн энгийн ойлголтуудаас эхлэх нь зөв байх л та. Жишээлбэл одоо сэтгэл судлалт бол бие хүний зорилгын чиглэл гэсэн ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл бие хүний онцлог одоо хувь хүний онцлог шин чанарыг илэрхийлдэг. Сэтгэл зүйн одоо шинжүүдийн нэг бол энэ бие хүний зорилгын чиглэл гэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүн аливаа нэг үйлдэлийг магадгүй хүсэл мөрөөдлөө үйл одоо мөрөө ямар нэгэн зорилготойгоор одоо нэг тийм сэтэл өдөөлт гэж ярьдаг те одоо мотивашн эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас тэр зүйлүүдийг хийж байгаа шүү дээ.
Тэгэхээр миний зориод байгаа зүйл тэгвэл тэр сэтэл тэмүүлэл нь зөв байх хэрэгтэй. Анхнаасаа буруу сэтлэр юм хийгээл явал буруу явна шүү дээ. Тэгэхээр зөв байх хэрэгтэй маань. Тэр зөв нь юу юм бэ гэд ингээд хайгаад ирээд үзэнгүүд ерөөсөө амьдрал утга учиртай амьдрах тухай асуудал байна. Өөрөөр хэлбэл утга учиртай амьдрах, амьдралын утга учир гэдэг бол ялгаатай ойлголт. Одоо би танаас ингээл амьдралын утга учир юу вэ гэж асуувал төөрн штэ. Ер нь энэ амьдралд ч яг утга учир байгаа мó гэд. Тэгвэл хүн амьдралаас яг энэ амьдралд утга учир байна уу гэж хайхаасаа илүүтэй миний хувьд утга учиртай амьдрах гэж юу юм бэ гэдгийг л олж харах нь хамгийн чухал. Энэ тухайн хүний альва зорилго, хүсэл мөрөөдлийн сэтэл тэмүүлэн байх хэрэгтэй юм байна. Энийгээ олоод харсан хүн нөгөө зорилгоо зөв тодорхойлоод зөв тавиад цаашаа зөв замаар явах хэрэгтэй юм байна. За тэгээд нөгөө утга учиртай амьдрах буюу нөгөө positive сэтгэл судлалт бол meaningful life гэдэг ойлголт байна. Яг сэтгэл судлалт одоо орж ирсэн тэр ойлголт бол meaning in life гэж байгаа тийм амьдрал дахь утга учир. Энэ бол анх 1850-аад он за 19-р зууны дунд үеэс эхлээд existentialism гэж ойлголттой байна. Existential гэдэг нэг оршихуй. Одоо философийн тэр existentialism-аас өгөгдөлтэй анх судлагдаж гарч ирсэн. Одоо Сартр, Камю, Кierkegaard гэл одоо судлаачид гаргаж ирсэн энэ ойлголт одоо нэгсэндээ яригдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл Шопенгауэр үзэхдээ бол хүн төрснийхөө дараа утга учираа өөрөө ирж болно гэдэг юм уу тий. За бидний сайн мэддэг Виктор Франкл бол юу лээ searching for meaning тий утга учирын эрэлт тий. За гээл номоо гаргасан. Тэр нь яагаад тийм чухал байж гэдэг юм уу. Тэгэхээр одоо сэтгэл судлалын гуманизмын одоо хандлагын судлаач сэтгэл зүйч одоо Карл Рожерс бол хүнийг бол өвчтөн биш. Энэ бол бие даасан хүн юм а гэдэг хүн төв сэтгэл зүйслээ гаргаж ирсэн очиэтэй. Энэ дээр яаж юм гэхээр тухайн хүний сэтгэлээ засахтаа эхлээд утга учирыг нь тэр хүнд ойлгуулж харуулах нь чухал юм байна. Юуны төлөө амьдраад байгаа, яах гэж амьдраад байгаа. Өмнө нь бол бид нар яадаг гэсэн гэхээр амьд үлдэхийн төлөө тэмцэл явагддаг гэсэн бол орчин үед бид нар амьд үлдэхээс илүүтэй юуны төлөө амьд үлдэх юм бэ гэдэг тэр утга учираа олж харсан тохиолдолд нөгөө амьдрал бидний нөгөө хайгаад байгаа аз жаргал сэтгэл ханамжтай байдал үүсэх нэ. Тэгэхээр амьдралын зорилго гэдэг зүйл маань өөрөө энэ утга учиртай амьдрахаас эхэлж үүдэж гарах юм байна. За ингээд судлаа яваад байсан чинь нөгөө амьдралын зорилго гэж нэрлээд байгаа зүйл маань стратегиэр байгууллагын эрхэм зорилготой дүй чинь. Байгууллагад эрхэм зорилго яах гэж байдаг вэ гэхээр тухайн байгууллагын оршин буй шалтгааныг зааж өгдөг шүү дээ. Ямар үнцийг бүтээх гээд байгаа. Хүмүүст юу өгөх гээд байгаа. Ямар хувь нэмэр нийгэмд оруулах гээд байгаа. Тэр байгууллага оршин тогтсноор хүмүүс ямар өгөөж хүртэх гээд байгаа. Тэгвэл яг энэтэй адилхан би зөвөр өнөөдөр идэж уухын төлөө амьдрах биш. Би ч гэсэн хувь хүнийхээ хувьд ямар нэгэн үнцийг бүтээж бусдад дэмтэй тустай амьдрах. Энэ бол зайлшгүй. Тэгэхээр тэр маань юу юм бэ гэдгээ хайж олж болно. Эсвэл зарим хүмүүс ингэж би хайгаад ирээд олохгүй байна. Тэгвэл өөрөө өөрийнхөө амьдралд утга учирыг оноож бас болно. Бүтээж болно тийм. За энэ ингэсний дараа нөгөө амьдралын зорилго гэдэг зүйл яригдах юм байна гэсэн энэ санаа гарч. Тэгэхээр та ингээд одоо энэ чиглэлээр сургалт хийгээд хувинд коучлоод явж байхад нийтлэг одоо танд хандж байгаа хүмүүсийн амьдралын зорилгоо гаргахтаа тодорхойлохтаа гаргадаг юм нийтлэг алдааг анзаарсан уу? Маш ойлгомжтой. За одоо бид нар жишээлбэл 12 сарын 31 ингээл тэнгууд бүгд автоматар зорилгоудаа чагсаадаг. Эх жилийн зорилгоо тийм. За 23 онд би турна, машинтаа болно, шинэ байр аавна. Одоо англи хэлнийхээ төвшинг тийм скул карьерээ дээшлүүлнэ ч гэдэм үү. Энэ бүхэн чинь юунаас ургаж гарах юм гэхээр амьдралын зорилгоос ургаж гарвал бүгд биелэх боломжтой. Гэтэл Америкийн нэг судалгаа хийсэн одоо би нэрээ санахгүй байна. Хүн яг тэр 12 сартаа тийм дараа жил бичнэ гэж бичсэн тэр зорилгоудын бараг эхний 2 сард 40-50% нь угаасаа биелэх боломжгүй болсон байдаг. Хүслийн чагсаалт болсон байдаг тийм. Яагаад гэхээр тэр зорилго чинь өөрөө сэтгэл хөдлөл дээрээс ургаж гарч би таныг хараад ийм болох хэрэгтэй юм байна. Яг юм. Тэрийг хараад энэ тэгж явж байгаа учраас би юу гараад дтгийм. Би бас энийг хийнэ. Ингэж зорилго тавих юм бол чи явандаа би яг юуны төлөө амьдраад байгаа, яах гэж энэ бүгдийг хийгээд байгаа, бүх юм утгагүй болно. Дээрэс нь би хувь хүний хөгжлөө одоо төлөвлөлтөө хүртэл нөгөө амьдралын зорилгодоо хүрэхэд маань ямар
нөөц ур чадвар хэрэгтэй байгаа нь тэрэндээ л чиглэж би зорилгоо тавина уу гэхээс биш хамаагүй зорилгоо тавих юм бол бид нар ч нөө хязгаарлагдмал нөөцтэй учраас хайрын цаг хугацаа ярьчихвч тийм одоо суйрлах эсвэл бусдын зорилгыг дөөрэж бусдын зорилгыг өөрийн зорилго болох гэдэг те ерөнхий тийм алдаа. Тэгэхээр тийм алдаа харагддаг. За гэтэл бас нөгөө битгаар ч бас нэг салбарын хүмүүс ингээд явж байхад нэг юм анзаарэгддэг шүү дээ. Хүн заавал яагаад зорилготой байх хэрэгтэй юм бэ? Зүгээр ингээд сайхан амьдраад байж болдгоо мүү гэдэг бас нэг юм асуултууд гарч ирдэг те. Тэгэхээр нөгөө та стратеги судлаачийн хувьд бол энэ амьдралын зорилго тал дээр маш их юм ярьдаг. Бичдэг хүний хувьд бид юу н яагаад зорилготой байх хэрэгтэй юм бэ? Хүн яагаад зорилготой байх хэрэгтэй юм бэ? Хүссэн хүсээгүй зорилгогүй ингэж угаасаа байхгүй. Би бас өмнөх орж ирсэн яг тэр дугаар дээр хэлчихсэн. Хүмүүс нэгдэж нэг архичин ямар ч зорилгогүй байл. Гэтэ дандаа согтуу явж идэх те. Тэгэхээр тэр хүний зорилго бол архи болж байгаад согтуу байх л шүү дээ. Тэгэхээр тэр бол бүр зорилгоо өдөр болгон хэрэгжүүлдэг хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа зорилгогүй орших ямар ч боломжгүй. Эрик Фром бас хэлсэн байдаг шүү дээ. Хүн амьдрал хүнээс өөрөөс нь зорилгыг нь угаасаа шаардж идэг. Хүссэн хүсээгүй бид нар ямар нэгэн утга учиртай зорилготой зүйлийн төлөө тэмүүлж амьдрах нь угаасаа л жам тий. Тэгэхээр бид нар зорилгогүй амьдрах тухай бол угаасаа ярих нь өөрөө логикгүй болчих. За байгууллага ч гэсэн төсөөлөл та одоо байгууллагад яг менежментийн төвшөнд маш олон жил ажилласан. Байгууллага зорилгогүй бол яах вэ? Ажилчид нэрдэг тэгэл хэлэхөө. За зорилго байхгүй цөмөр яах вэ? За өнөөдөр нэг юм зорилго тавьчих гээл. Маргааш хурж ирэл ахаал. За одоо ямар зорилготой ажиллах вэ гэж би явах ба ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр хүн байгууллагаас ерөөс ялгагдахгүй учраас угаасаа зорилготой байх нь тэр хүний оршин буй шалтгаан учраас байхаас үр аргагүй гэсэн. Тэгээ миний хувьд бол зорилго бол яг нэг луучин болчиход байгаа байхгүй тий. Одоо тэр зорилго чинь яг луучин хаашаа явах юм зааж шин. Тэгээ зорилгогүй болохоор айгу амьдрал айгу утгагүй болчдөг. А гэхдээ зорилго болгох нэг дуус хугацаатай байдаг тий. А тэгээд тэрнийг нөгөө дуусгахдаа яаж дуусгах уу, яаж дүгнэх үү тий. За зорилгоо одоо яаж ингэж удирдах явах уу гэдэг бол хувь хүнээс шалтгаалж байгаа нэг айгу ур чадвар байгаа шүү. Хүний амьдралаа удирдах чадвартай айгу холбоотой зүйл. За тэгэхээр таны вебинар дээр ер нь энэ амьдралын зорилгоо тодорхойлохоос гадна энэ зорилгыг яаж хөгжүүлж, удирдах тийм ээ, дуусгаж, дүгнэж, үр дүнгээ үзэхэ гэдэг аргачлалуудыг заах болов. Зүгээр одоо миний харж байгаа өнцгөр зорилго тавих бол тийм хэцүү биш. Ямар зорилго тавих вэ? Яана энэ зорилгыг яаж дүгнэх вэ гэдэг нь бол асуудал биш. Гол нь тэр зорилго зөв тавигдсан юм уу? Өөрөөр хэлбэл зорилго тавихаас өмнө бид нөгөө миний амьдралын зорилго юу юм бэ гэдгийг олж харахгүйгээр зорилго тавих ямар ч боломжгүй. Тэгэхээр эхний ээлжинд бид нар амьдралын зорилго юу юм буюу одоо эрхэм зорилго гэж яг үзэх юм бол нөө өгөх сэтэл тулгуурлаж байгаа. Миний оршин буй нь бусдад ямар өгөөжтэй. Миний сурсан мэдсэн өнөөдрийн хүртэл амьдарч байгаа энэ зүйлээрээ би бусдад юу хийх хүсэж байгаа. Эргээд алсын хараатай заашгүй байх хэрэгтэй. Би өгөөд л ах юм бол би ч өөрөө амьдарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр би хизээ гэхэд юутай болцсон байх юм. Яатсан байх юм. Хэн болсон байх юм гэд нөгөө авах сэтэл буюу алсын хараагаа тодорхойлсны дараа зорилго гарч ирнэ. Өөрөөр хэлбэл би ийм алсын хараанд хүрэхийн тулд энэ амьдралын зорилгыг хангахын тулд би юу хийх ёстой вэ гэдэг чинь нөгөө зорилго. Одоо хувь хүн дээр тэгж бууж ирнэ. Тэгэхээр энэ хоёрыгоо мэдчих юм бол би одоо ямар зорилго тавина гэж бодох гэж асуудалгүй болно. За энэ зорилго хэрэгжиж дуусна уугүй юу гэдгийг хянахад ч айгүй амархан болж эхэлнэ. Тэгээ зорилгыг бол бид нэр одоо менежментээр бол маш олон янзаар яаж ааш та гүйцэтгэлээр нь, чанараар нь, тэ цаг хугацаагаар нь хизээ дуусгах, яасан гэвэл энэ зорилго хэрэгжсэн гэж үзэх юм гэдгийг бол тодорхойлох тийм хэцүү биш. Вебинарын хувьд бол ийм аргачлал байдаг гэхээс илүүтэй мөн чанарыг нь ойлгуулах нь чухал гэж би үзэж байгаа. Вебинараар бол аргачлал заахгүй, ерөөсөө зорилгын мөн чанарыг л ойлгуулах юм байна. Яа тэгэхээр Google руу ороод би зорилгоо хэрхэн яаж тавьдаг вэ гэдэг тэр аргачлалыг бол хэдэн саяар нь олчин тий. Тэгээд надад аль нь илүү тохирох вэ гэдгээ би өөрөө сонгож чадна. Харин миний энэ тавих гэдэг зорилго чи юу юм бэ? Юунд чиглээд байгаа? Ямар мөн чанартай юм гэдгийг ойлгох нь энэ зайшгүй юм байна гэж харж байгаа гэсэн. За тэгэхээр амьдралын зорилго. За ер нь бол хүн болгон зорилготой байдгаа гэж байна. За гэтэл нөгөө зорилгыг чинь бас дүгнээд энэ чиний зорилго айгу муу зорилго байна тий. Чиний хөлстэй супер шилдэг сайн зорилго байна гэж дүгнэх бас боломжгүй. Хүн тухайн хүндээ л айгу чухал зүйл байна шүү дээ тийм ээ.
Та тэгэхээр энэ одоо зорилгын чиглэлээр олон жил хичээл заагаад ингээд хүмүүсийг коучлоод энэ тал дээр нь туслаад чиглүүлээд явж хахад ер нь бол тантай ажилласан хүмүүсийн хэдэн хувь нь яг энэ амьдралынхаа зорилгыг тодорхойлоод илүү үр дүнтэй байж зорилготой хүрсэн эргэх одоо фидбек өгдөг бах тий. 2017 оноос хойш одоо яг ингээ хэрэгжиж явж байгаа. Одоо яг энэ хөтөлбөрт хамрагдсан уулзсан бүх хүмүүстэй иргэд холбоотой байгаа. Гол харж байгаа юм нь тэр хүн яг тодорхойлсон амьдралын зорилгоосоо гайжж юу. Явж явах замдаа одоо сэтгэл санаагаар унаад болж юу гэдэг ч юм уу тийм одоо шалгуур үзүүлэлтүүдээр харж байгаа штэ. Одоогоор бол тэндээсээ гайжсан, болсон, ухарсан, ятсан хүн бол гараагүй. Гэхдээ мэдээж амьдралын зорилгыг бол шууд нэг өдөр ингээл суугаад бичдэг юм биш учраас ерөнхий арамаа гаргачих юм бол явандаа сайжруулах боломжтой. Тэр үүсгийг нэмдэг ч юм уу, хасдаг ч юм уу тий. Гэтэ ерөнхий логикоо гаргаж авах нь маш чухал байгаа байхгүй. Хэрвээ одоо тантай нэг хүн ажиллаад амьдралын зорилгоо таны тусламжтайгаар тодорхойлоод ингээд 1 жил 2 жилийн дараа явж ийснаа нөгөө зорилгоосоо гачцсан байвал та тэр хүннэн дээр юун дээр алдсан гэж үзэхөө тэ тэр хүнтэйг эргээд яаж ажилладаг вэ? За гажих ямарч боломжгүй гэж хэлнэ. Яагаад гэхээр зөвхөн тэнд чинь амьдралын зорилго ярихдаггүй хамгийн эхлээд өөрийгөө тань мэдэх процесс. Одоо гажин гэдэг нөгөө зогсон шүү дээ. Зогсоод за энэ бол миний зорилго биш юм бэ. Би буруу явж байгаа гэж зогсох те эсвэл өөр юм сонирхоод явчих тохиолдол байдаг тийм ээ хүмүүс. Тэгэхээр яг энийг бол bias гэж нэрлэдэг даа шүү дээ. Ийм алдаа гарахгүй тулд яах вэ гэхээр эхлээд хүн өөрийгөө тань мэдэх тэр процессыг бол заавал эхэлж хийнэ. Өөрөөр хэлбэл би хин би ямар ур чадвартай нөөцтэй би юуны төлөө ер нь оршин байх ёстой хүн юм бэ гэдэг тэн дээр нь ажиллахгүйгээр бид нар амьдралын зорилгыг тодорхойлох боломжгүй. Яг ажиллаж явах явцад нөгөө энэ олон хувилбарууд угаасаа гарч ирдэг. Одоо ирээдүйд гарах хувилбарууд урдчлаад гарч ирэх нь шүү дээ. Тэгээ стратеги дээр авч үздэг хамгийн чухал зүйл бол нөгөө хувилбаруудыг гаргаад тэрийг үнэлэх, тэндээс хамгийн боломжтойг нь авах л асуудал байгаа шүү дээ бас тийм. Тэгэхээр яг тэгж ажиллаж явах явцдаа нөгөө хувь хүн өөрийгөө танин мэдэх процесс дийлэнх цаг нь дийлэнх одоо юуг нь эзэлдэг учраас тэгэх одоо магадлал одоогор бол гараагүй байна. Гарсан тохиолдолд яаж цацалруулах уу гэдэг юм одоо надад бол байгаа л баг. Хэрэг гарвал би танд хэлье. Тэгээ яах вэ? Яасан бэ гэдэг юмс те ярилцаж туршлагаа болцож болно. Хэрвээ одоо нууц бишвэл таны одоо амьдралын зорилгоудаас одоо та өөрийнхөө амьдралын зорилгоудаас би одоо нэг юм зорилго тавьсан. Зорилгынхаа одоо тэдэн хувийг биелэлттэй, гүйцэтгэлтэй, биелэлттэй явж гин гэж хэлвэл амьдралын зорилгууд гэж олон тав байхгүй. Яг нөгөө эрхэм зорилго гэдэг шиг нэг л байна. Амьдралын зорилго тий. За миний амьдралын зорилго бол би шинжлэх ухааны хандлагаар бусдад өөрийгөө танин мэдэх, утга учиртай амьдрах, дуун цэнтэй байх, тэр үзэл санааг боловсруулж түгээн гэсэн юм амьдралын зорилготой. За өмнөх подкаст дээр бас энэ тухай ярьжсэн хэлжсэн. Энэ бол дуусахгүй шүү дээ. Дуусахгүй. Нэгсэндээ би одоо за 80% явж байна да. Магадгүй би за яг амьдралынхаа туршид нэг 10,000 хүнийг л ийм болгоно гэвэл би хийж болох байх. Та одоо 22 ондоо бол энэ том зорилготой хүрэхийн тулд 22 онд бол нэг юм зорилтууд гаргасан байгаа шүү дээ. Тэр 22 оны тань одоо зорилтууд ер нь бол хэдэн үеийн бэлдээ байсан. Та өөрөө тэрэндээ хэрэг сэтгэл ханамжтай байгаа вэ? Одоо би жишээлбэл одоо яг энэ жил тэдэн сургалтын тэдэн хүн дээр ажиллана гэж бол төлөвлөдгөө. Байгууллагын сургалт бол захиалгаар орж ирдэг. За нөгөө хувь хүний зөвлөгөөнүүд ч гэсэндээ захиалгаар орж ирдэг. Би ингээл ийм хийж шүү намайг аваарай гэж бол маркетинг хийхгүй яг хувь хүнийхээ брендинг хийгээд өөрийгөө хөгжүүлээд одоо яг орж ирж байгаа одоо тэр сургалт зөвлөх үйлчилгээ яаж чанартай хөө гэдэг дээр илүү анхаардаг гэсэн үг. Нэгсэндээ би ингээд нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаад савлаад ингэдэггүй учраас яг тийм тоо тавиад за би энийг хэрэгжүүлжээ гэж бол тэгж бол дүгнэхгүй арай өөр маягаар дүгнэгдэж явна гэсэн байна тийм. Тэгтээ та өөрийнхөө бас нэг тодорхой хэмжээгээр өөртөө бол нэг гүйцэтгэлээ дүгнэж явдаг байх тийм ээ. За 2022 онд лайф стратеги буюу амьдралын стратеги, амьдрах стратеги намаа гаргасан. Та энэ намаа ер нь хэдэн жил бодож ээж судалгаа хийж ээжтэй гаргасан бэ? Ер нь бол та энийг яагаад энэ намыг би гаргах ёстой гэж бодсон бэ? 2017 оноос хойш ингээд үцгэд маш олон хүмүүстэй ажилласан байна. Тэгээд энэ зөвлөх үйлчилгээний үн өртөг маань өөрөөс хүн бүхэн аваад авах боломжгүй
хүссэн хүндээ тэр чинь бас ингээд хүн ингээд effort хийгээд авах санхүүгийн боломжтой ч хүн байна, боломжгүй ч хүн байна. Гэтэл миний амьдралын зорилго түгэнэ гэсэн байдаг те. Тэгэхээр би яг амьдралын зорилгын хуурайнд яг нөө хэрэгжүүлдэг хөтөлбөрөө маш цомхон энгийн болгоод хүн өөрөө хэрвээ энийг яг уншаад нэг бүрчлэн ажиллаад явах юм бол бараг магадгүй надтай ажилласнаас ч илүү үр дүн гарах. Тэр нөө хавгаа ийш нэ оруулсан байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө туршлага, мэдлэг тэр болгоно ийш шингээгээл оруулж байгаа. Тэгээд нэг онцлог нь бол одоогоор яг хүний хөгжлийг стратеги суурьтай ч юм уу стратеги үүднээс ингэж комбайн хийсэн юу бол одоо байхгүй байгаа шүү дээ. Одоогоор бол Монголд те. Тэгэхээр энэ бол нэг ялгарл болж байгаа. Тэгэд нэг гоё юм нь бол сэтгэл засалтаа одоо бид нар хэлдэг rehabilitation гэдэг те. Засах, эргээд яг байсан тэр байранд наваач тэр эмчилгээнд дотор бол библиотерапи гэж бас байдаг. Нэгсэнд одоо тэр хүнийг яг өөрт нь хэрэгтэй номыг уншуулах замаар нь сэтгэл зүйн хийх, зорилго руу чиглүүлэх. Тэгэхээр энэ номны зорилго бол яг тийм зорилготой. Тэнч утгаараа хамгийн эхний бүлэгт нь бол одоо жижигхэн хэмжээний найрагл маягийн бичсэн байгаа нь сэтгэл зүйн эхлээд явж байгаа. Буюу хүн өөрийгөө танин мэдэх тэр үйл явцыг ихэнд нь оруулаад хүн уншингаа би ч нэрээ ингэж байгаа юм байна. Би энэ дээр алддаг юм байна гэдэг тэр нэг сэтэл бий болж ш дараа нэг амьдралын зорилго гэдэг рүү хөтлөж оруулсан юм ном байна. Гахалтай. Та хоёр дахь номоо ер нь хизээ гарах. Энд чинь миний 5 дахь ном шүү дээ. Би ерөөсөө нэг өмнөх номнуудыг чинь яг яруу найргийн нэг ном байсан. Тэг яруу найргийн нэг номыг бол харж ирсэн. Би эхний хэсгээс нь уншиж ирсэн. Надад бэлгэнд өгч ирсэн. Тэг би 2 ном уншиж ирсэн байна. Тий. Тэгэхээр 3 дахь номоо гэж бодсон чинь одоо энэ 5 дахь ном. Тий, энэ өмнө сонгуульд ялах оновчтой стратеги гэдэг. Яг нэг төрийн удирдлагаар сурж авах үедээ тий. Бас нэг стратегитэй холбож гаргасан ном. Тэгээ тэр номны маркетинг сайн хийгдэггүй эсвэл цөөхөн хувилэгдээд борлогдсон баг тий. Би нэг маркетинг хийдгүй юм байна одоо ингээд бодсон чинь. Тэрхийдөө нөө хувь хүний брендинг хийгээл өөрөөр хэлбэл за энэ Батханд гэдэг хүнд угаасаа итгэж болох юм байна. Энэ хүнтэй хамтарч ажиллах юм бол өвөөж нь хүртэх юм байна гэдэг тэр итгэлийг өөрөөрөө үлгэрлж олон жил яваал. Тэгэл тэрнийхээ дагуу нөгөө ном сургалт дээр цаашаа таны яруу найргийн номыг бол уншиж байсан. Тэгээд яг яруу найргийн чиглэлээр нэг ном, стратегийн чиглэлээр нэг номтай гэж бодож байсан чинь 5 дахь номоо бичсэн. Тэгэхээр одоо энэ олон номыг ингэж гаргана тэгээ хажуугаар нь зөвлөх үйлчлэгээ сургалт өөрийгөө хөгжүүлэх гэдэг тийм ээ. Одоо маш олон зүйлийг амжуулж байна. Тэгэхээр хувь хүнийхээ цагийн менежментийг яаж хийдэг вэ? Энэ бол маш их сонирхолтой байна. Би цаг гэхээсээ илүүтэй үйл явцуудаа менеж хийх гэж оролддог. Нэгс одоо тэдээс тэдэн цагийн хооронд ингэн гэдэг нөгөө цаг дотор үйлдэлээ оруулахгүй үйлдэл дотроо цагаа оруулах. Одоо тийм юу би өөрөө барьдаг гэсэн. Жишээлбэл одоо номоо бичихтэй бол дотор үйлдэл оруулахгүй үйлдэл дотроо цагаа хийгээд гоё хянаад явчихдаг байна тийм. Нэгсэндээ одоо цаг хугацаа гэж юу юм бэ гэвэл эн чинь бас хоосон шүү дээ. Нэгсдээ бид нэр аливаа юмыг хэмжиж гаргаснаа метр сантиметр гэдэгтэй адилхан гаргасан юм хийсвэр хоосон зүйл учраас энэнд биш яг нөгөө хийх гэж бүтээх гэж байгаа тэр үн цэндээ чиглээд тхийн тулд би юу хийх ёстой гэдэг тэрэндээ илүү анхаарад тэрийг харин цаг хугацааны хувьд за аль яг жишээлбэл энэ номыг бичгтээ бол хүмүүс ингэдэг юм байл л дээ. За өдөр болгон 2 хуудас ичнэ. За гэдэг юм те. Гэтэл миний хувьд өдөр болгон яг тэгж бичих сэтгэлзэн одоо тийм бэлэн байдалд бас байна уугүй юу болно. Тэр өдөр би амжаагүй байвал одоо сэтгэлээр унах нь шүү дээ. Яана би юма хийсэнгөө. Би болохоор яасан гэр за яг 10 сар гэд гаргана. Дуусах хугацаагаа тавиал машин татаал за 10 сар гэд гарах юм чи хизээний хэвлэлтэнд өгөөд хизээний редакторлцсан байх юм бэ гэдэг нэг 2-3 юм тодорхой олгоод тэгэл бусд үед нь аль би нэг өдөр бичихгүй ч гэж болно. Магадгүй 7 хоног ч бичихгүй гэж магадгүй суугаад маш олон хэсгийг бичиж болно те. Иймэрхүү маягаар нөө үйл ажиллагаан дээр илүү анхаардаг. Бид хоёр яг энэ тал дээр ажиллах юм байна. Би бас нэг аливаа ажлыг хийхдээ дуусах хугацаагаа тавьчихдээ. Тэгээд наан тэрийг яаж менеж хийж авах ингээ өөрөө зохицуулаад тэгэл явчихдаг болохоор бас болдог. Ялангуяа том ажлууд дээр тий. За та сургалт байгууллагын захиалгаар сургалт хийдэг. Яагаад гэвэл би нэг олон хүмүүс мэдж байгаа. Тэгээ нөгөө тантай найз болохоор Facebook дээр чинь бас аягуулсан хардаг. Таны постыг бас унших дуртай. Тэгээд доор нь гоё комент хийж чаддгүй ч гэсэн ямар ч лайк дараа явдаг. Тэгээд
хувьд бол ялангуяа тэр амьдралын зорилгоо тодорхойлоход нь бол коучлдаг тийм ээ, коучингийн үйлчилгээ үзүүлдэг. За тэгэхээр ямар төрлийн сургалтуудыг та илүү хийдэг вэ? Зөвхөн яг энэ амьдралын зорилго хийн чиглэлээр хийдэг өөр одоо олон сэдвийн хүрээнд сургалтууд хийдэг гэж би бас ойлгож байгаа. Тийм. Үүтэ байгууллагад одоо хэрэгцээ шаардлагатай яг хувь хүний хөгжилд тулгуурласан тэр одоо сэдвийн хүрээнд менежменттэй, байгууллагын соёлтой, баг бүлгийн сэтгэл зүйтэй, удирдлага манлайлалтай, амжилттай, гүйцэтгэлтэй, бүтээмжтэй гэдэг ингээд энэ болгоныг нэг хувь хүнтэй ингээд холбоод яваад идэх гэсэн. Жишээлбэл одоо бусад газарт бол стресс менежмент гэж ярьдаг те. За би бол одоо стрессийг зохицуулах бай гэдэг. Жишээлбэл хийлээ гэхэд тэн дотор фокус бүлгийн ярилцлагын сэтгэл зүйн давхар орж байгаа жишээтэй. Одоо бүлэг дотор. Стресс менежмент гэж юу вэ гэж ярихаас илүүтэй стресс гэж яг юу гэж ойлгох юм? Бидний тархинд одоо стресслээ гэдэг нь бидний бие мах одоо бодит ямар процесс явагдаж байгаа. Тэр нь зан үйлээр яаж илэрээд байгаа. Ингээд дандаа нөгөө одоо ахаал нөгөөдгийг давтчих нь илүү нөгөө мөн чанар. Гол философийн л ойлгочих юм бол хүн тэрийг өөрөө засаа залаад явах боломжтой. Тэгээ би яагаад ингэж асуусан юм гэвэл энэ вебинар маань 30-40 минут үргэлжилдэг. Илүү их нөгөө зочноо хувь хүн талаас нь, хувь хүний хийдэг ажил, мэргэжил, карьер, үйл ажиллагаа талаас нь илүү нөгөө олон талаас нь таниулах зорилготой. Тэгэхээр зөвхөн вебинарын сэдвийн талаар ярилцахгүй. Тэгэхээр таны давхар хийдэг зүйлийг сонирхож байгаа. Тэгэхээр нөгөө мөнх жаргал метр та хоёр хамтарч байгууллагын захиалгаар сургалт хийдэг. Тэгээд нөгөө та хоёрын ингээд нөгөө ийм сургалт хийдэж шүүгээ сэдв агуулга ингээд зарлдгоо болохоор тийм нөгөө ямар ч гэсэн сургалт хийдэг гэж би ойлгосон байхгүй. Тэгэхээр бол нэлээд олон сэдвийн хүрээнд хүмүүс байгууллагатай хамтарч ажилладаг юм байлээ. Тэгэхээр энэ хүү подкастыг үзэж байгаа одоо байгууллага толгойлж байгаа, та удирдах байгаа хүмүүс бол цэцэн бэлэг багштай, мөнх жаргал ментортой холбогдоод байгууллагын хувийн хөгжлийн сургалтуудыг ажилтнуудтай болон менежментийн төвшөнд бол авах боломжтой юм байна. Ямар гоё юм баярлалаа. Тэгвэл нөгөө таны зөвхөн ном бичдэг, тэгээ стратеги судалдаг, судалгаа хийдэг, тэгээд коучинг хийдэг хүн гэж ойлгосон чинь бас айгүй гоё сургалтууд хийдэг. Тэгэхээр сургалтуудын онцлог нь жишээлбэл хэдийгээр ингээд сургалтын нэр тодорхой, агуулга тодорхой байгаа боловч нэг сургалтыг олон байгууллага дээр яг ижлэхэн байдлаар нь бол хийдэггүй. Яг л тухайн байгууллагын нөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаа асуудал тий. Тэгээ хүмүүсийн сэтгэл зүйн байдал гайхалтай. Тухайн үүссэн одоо яг нөхцөл байдлыг тухайн нөхцөлд ямар байгаад байгаа гэдгээс нь шалтгаалаад нөө агуулгад уян хатан байдлаар нэмэлт өөрчлөлт орох бүрэн боломж. Ер нь тэгж явдаг. Ингэж явдаг багш нар бас ховор яадаг бол ерөнхийн нэг сургалтад олон байгууллагад давтах тохиолдол байдаг. Энэ бас нөгөө бэлдэх цаг хугацаа байхгүйгээ тий. Тэгэхээр та хоёр минь болохоор илүү их нөгөө судлаад хэрэгцээг гаргаад хөтөлбөр боловсруулад тий ингэж ажилдаг. Тэгэхээр нэг байгууллагатай бол нэлээд бас удаа ажилдаг байх нь шүү дээ тийм ээ. Ер нь бол ер нь тэгжиж л үр дүн гарна шүү дээ тий. Тэгэхээр бол танаас бол сургалт авах стайл юм байна. Энэ бол байгууллагууд тий. За 1 сарын 31-нд болох вебинарт ер нь та ямар хүмүүсийг илүү оролцоод миний хичээлийг сонсч ясаа гэж хүсэж байна те. Одоо энэ чинь бас аягүй чухал л да. Яагаад гэвэл үнэхээр нэг амьдралынхаа зорилгыг тодорхойлцсон хүмүүс бол бас цагийн гарц гэж бодож байна те. Гэтэл үнэхээр ихэнх хүмүүс бол зорилго гэж ярьдаг мөртлөө зорилгоо тодорхойлоогүй хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэж явж байгаа хүмүүстэй нэг иймэрхүү асуудалтай байгаа хүмүүс илүү их нөгөө одоо ороод ирээч гэж хэлвэл амьдралын зорилгоо тодорхойлцсон гэсэн хэрнээ тэр нь яг бас оновчтой байж чадж гинөө гэдгээ бас нэгтлэх. Зүйтэй. Тийм хүмүүс байл бас байж болно. За яг энэ номны ард байгаа зүйлүүдийг бас хэлэх нэг зүг байх гэж бодож байна. Хэрвээ та яаж чичээгээд үр дүн төрөхгүй сэтгэл дүүрэн утга учиртай амьдрч чадахгүй байгаа л маш орж ирэх хэрэгтэй. Гайхалтай. За амьдрал тохиолдох олон боломжуудаас алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол яа тэгэхээр хин нэгний тавьж байгаа санал болгон боломж биш байдаг. Жишээлбэл танд за одоо энд ажиллаж байгаа байгууллагаас гараад Английн тэнд очиод ингэмээр байна. Сарын одоо $100,000 гэл те. Сонсоход үнэхээр гоё боломж. Гэхдээ энэ таны хувьд яг боломж мөн үү? Аюу бодно л доо. Гэдг нь нөгөө амьдралын зорилготой чинь давхцж гинөө, тэрийг дэмжиж гинөө гэдгээс шалтгаална шүү дээ те. За тэгээд өөртөө зөрчилдөө сэтгэлийн очроо олохгүй байгаа бол чинь ганцхан амьдралын зорилго гэдэг зүйл яригдах ш тэнд амьдралын зорилго ярихын тулд таны тухай бас тэнд ярих шаардлага гарч байгаа гэсэн. За өөрийгөө бусдад харьцуулж өрсөлдөөнд бол тэмцээд шантраад ядарсан байгаа бол заавал орж ирэх хэрэгтэй.
Нэгсэндээ өрсөлдөх гэдэг чинь өөрөө барууны одоо тэр өрөндөөс орж ирсэн ойлголт. Би хэрвээ амьдралын зорилгоо тодорхойлсон юуны төлөө явж байгаа тэхийн тулд би яах ёстойгоо мэдж байгаа бол би хэн нэгэнтэй өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй. Хувийн хувьд. Би тантай өрсөлдөөд, та тэр хүнтэй өрсөлдөөд тэг яг эндээс ямар өгөөж хүртгийг хэн ч өгөөж хүртэхгүй. Тэгэхээр өрсөлдөх гэдгийг бас айгүй зөв ойлгох хэрэгтэй тий. За гэтэл нэг юм байна. Зэ одоо энэ инфлюенсерүүд, олонний танил хүмүүс. За одоо энэ зарим нэгэн хувийн хөгжлийн багш нар өрсөлдөхийг уриалаад байна. Тэ чамаг энэ өдөр унтж байхад өрсөлдөгч чинь тийм юм хийж байна. Өрсөлдөөч гэл ингээл одоо тэгж шít. Өөр ирэхгүй. За энэ нөгөө дуудлагыг дагаад нөгөө одоо утга учраа болоогүй өөрийнхөө үнэхээр чадахгүй зүйлээ ч битгэхгүйгээр ингээд хий дэмий өрсөлдөөд цаг хугацаагаа алдаад яваад байгаа хүмүүс маш их байдаг. Тийм үү? Тэр энэ өрсөлдөөн тал дээр бол би бас бити өрсөлдөө хэрэггүй яг өөрийгөө мэдэр гэдгэлтэй. Гэтэл хүмүүс яаж өөрийгөө мэдэх юм бэ? Өрсөлдөж явж байхдаа л би нэг учраа олчих байх гэдэг бас юм хүмүүс байдаг л да. Тий. Тэгэхээр тантай ер нь юм хүмүүс таарч ирсэн үү? Тий. Ер нь ихэнх нь тийм шээ. Тэгэхээр нөгөө өрсөлдөх хэвээр юм байна. За тэр хувийн хөгжлийн номнуудыг уншаа сүултээ ингээд бүр ядраад сэтгэл готролд ороод өөрийгөө харьцуулаад өөртөө готраад бүр амиа хорлоо гэж бодож исэн хүнтэй ч гэсэн би таарчсан. Нэгсэндээ бид нар мотивашн гэдэг зүйлийг гаднаас нь өгöd байгаа байхгүй. Чи чаднаа, чи чадахгүй бол хэн чадах вэ? Хүн бүхнийг чадхаалбгүй шүү дээ, тий? Хүн бүхнийг чадхаалбгүй шүү дээ. Чадахгүй юм байж болно шүү дээ. Яагаад тэрийг би хүлээн зөвшөөрчлөхгүй. Гэхдээ бууж өхөн дээр хүн бууж өх хэрэгтэй шүү. Яг үнэ. Тэр бууж өгөхгүй тэмцээд яг юуны төлөө. Тэгэхээр нөгөө юуны төлөө гэдгээ мэдгүй байгаа хүмүүс хүн болгонтой өрсөлдөх гэж үзэж өрсөлдөхийн оронд амьдрах чадвараа сайжруулалтаа. Нэгсэндээ бид нар өрсөлдөж чинь гэдэг чинь өөрөө байгаагаасаа илүү сайжрахыг л хүсэж байгаа учраас өрсөлдөд нь шүү дээ. Тэгвэл зүгээр би яавал илүү сайн болох юм? Ямар чадвараа хөгжүүлэх юм? Энэ хүн байсан байгаагүй миний амьдрах чадвар ямар байвал би аз жаргалтай, сэтгэл хангалуун байх юм. Миний хувьд тэр нь юу юм бэ гэдгийг олж харахгүй бол өөрийгөө насан туршдаа харьцуулна, насан туршдаа өрсөлдөнө. Тэгэл өрсөлдөх гэдгийг эсрэг байдаг. Нэгсэндээ өрсөлдөх гэдэг нь амьдрах чадвараа сайжруулах асуудал биш юм уу гэсэн л нэг тийм санаа яваад байна тийм. За тэгэхээр энэ 1 сарын 31-ний болох энэ 19 цагт болох энэ вебинарыг бүх насны хүмүүс, насанд хүрсэн ер нь бол 18-аас дээш бүх насны хүмүүс орж ир сонирхоосэй гэж би хүсэж байна, уриалж байна. Тэгээд магадгүй таны вебинар нэлээд олон үзэгчтэй байх болов уу гэж би бодож байна. Яг гэвэл маш сонирхолтой сэдвийн талаар хоёлаа ярьж байна. Тэгээ энэ өөрөө зөвхөн нэг энэ хэдэн минут яриад ойлгочих сэдв биш тийм ээ. Бид бүгдөө л энийг ойлгох гэж хичээж аваа. За тэгээд нөгөө уламжлал ёсоор нэг подкастын нөгөө нэвтрүүлгийн гэх чинь нэг юм уламжлалт хэдэн асуултууд өгд юм байлээ. Нөгөө тухайн хүнээ илүү их бас ойлгох, илүү их нөгөө бусдад таниулах зорилготой. Тэгээ би өмнө нөгөө даваад орж танаас асууж исэн асуултуудыг бол давтаж асуухгүй. Тэгээ зүгээр нэг 5 асуулт би бэлдсэн. Тэгээ та маш их өөрийгөө хөгжүүлдэг. Тэгтээ их чимээгүй, их даруухан. Тэгээ өөрийгөө аягүй гоё хөгжүүлдэг. Аягүй тийм классик стилийн одоо хэм маягийг бүрдүүлсэн эмэгтэй гэж би бол боддог. За тэгээд та өөрийгөө яаж юу хөгжүүлт юм бэ? Өөрийн чинь нэг юм ноу хаа байгаа шүү дээ. Нэг зарчим байгаа шүү дээ. Хэрвээ нууц биш бол та надад тэрийг хэлж өгөөч. Яаж хөгжүүлдэг гэдэг нь ямар утгаар? Одоо илүү их нэг өөрийнхөө гадаад байдал, дотоод сэтгэлтэй, гадаад ертөнц, дотоод ертөнцтэй өөрийн мэдлэг ур чадвар нэг юм одоо баримталдаг зарчим байгаа шүү дээ. Жишээлбэл хүмүүс ингээл тэр сайн гэсэн болгоноор Google очичдаг. Тэнд нэг ивент ингэвэл Google очичдаг. Хүний санал болгосон бүх номыг уншаал ингээл бүр өөрийгөө нэг юм самраа хийдэг хүмүүс эдэн штэ. Гэтэл яг нэг өөрийнхөө нэг лайн дээр яг ингээд нэг хүл алдахгүй. Тэгтээ айгүй гоцгцтэй нэг чимээгүй ингээл чангараад яваад идэг хүмүүс байдаг. Би бол таныг тэм төрлийн хүн болоо гэж би хэд хэдэн зүйлээ чинь уншаад нөгөө нэвтрүүлгүүдийг чинь сонсоод бол буцсан л доо. Тэгэхээр энэ хүнд нэг өөрийгөө хөгжүүлдэг юм гайхалтай ноу хау байна гэж боцсон учраас ингэж асууж байгаа. Нууц гэж асуугаад байна тий. Тийм нууц. Ер нь бол нууц. Тэрийг бол чи айгүй гоё ноу хау гэдэг байгаа шүү. Нууц задарчаар нууц байх авилж шүү дээ. Ер нь бол таны түрүүн хэлсэн хүн өөрийнхөө амьдралд үнэт зүйл зарчмаа заавал тодорхой болгож харах хэрэгтэй. Миний үнэт зүйл юу юм? Би ямар зарчимтай хүн юм? Тэгээ тэр зарчмыг бусад хүмүүс мэдчих хэвээр. Нэгсээ зарчмаасаа хазаахгүй үнэт зүйлээ хайрлж хамгаалж байгаа тий.
За дээрэс нь нөгөө амьдралын зорилго нь тодорхой юм чинь би юуг сурахгүй юм гэдг нь тодорхой. Юу руу очихгүй, хинтээ нөхөрлөхгүй. Бүх юм ч угаасаа тодорхойлоо гараад иртээ нэлээ. Тэгэхээр одоо тэр зарчмаараа л явж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө өөрийн чинь өнөөцөл амьдралын зорилго тодорхой болохоор тэрэндээ тохируулаад амьдралынхаа хэм маягийг бүрдүүлээ явчихна. Нэгсэн доо яг ингээд энэ зам дээр хэрвээ миний хийх ёстой юм яг энэ зам дээр тогтчихвэл би хийн. Хэрвээ энэ замаас намайг хазаалах гэж байвал би татгалзна. Үл нэг таны энэ хариулт одоо өөрийгөө олох гэж хичээж байгаа ялангуяа маш олон залуу бүсгүйчүүдэд хэрэгтэй хариулт байлаа. Баярлалаа. За та яг нь ер нь бол 2017 оноос хойш маш олон хүнтэй тулж ажилласан гэдэг. Ер нь бол бараг цагаар хичнээн хүнд та амьдралын зорилгоо олоход нь тусалсан байна. Хөөс яг наад талаарч мөгч байгаа л хоёр тоолё гэж байгаа тэгээд тоолоогүй шүү. Тийм үү тийм. Гэтэ нэлээд олон баа. За би болохоор хувь хүнийхээ хувьд нөгөө ингээд амьдралын зорилгоо тодорхойлоод жилийнхээ зорилтаа гаргаа явж байхдаа ер нь бол энэ амьдралдаа за батгандаа чиний хийж болохгүй зүйлүүд энэ шүү гэдгийг би бас өөртөө нөгөө зарчмыг гаргадаг байхгүй юу. За хизээч чи хүний зовлонгийн стрессийн уналтын шалтгаан болж болохгүй шүү тий ч гэдэг юм уу тий. Одоо гэл ингээд нэг бахан чагсаалтуудыг өөртөө ингээд дотроо гаргачтэй. Яг түүнтэй адилхан амьдралынхаа зорилгыг тодорхойлоо, түүнийхээ төлөө утга учиртай амьдралаар ингээд амьдралыг бүтээгээ явж байгаа хүний бас нэг хийж болохгүй зүйл гэж байх хэрэгтэй тийм ээ? Байгаа штэ тий. Тэр нь одоо жоохон тип болгоод өгөх юм бол юу ээж болох вэ те? Миний хувьд бол яагаад уучлаарай ингэж асууж байгаа юм бол хүн нөгөө зоригтой өрөх гээд бүр ингээд хэл хязгаарыг давчдаг. Зөв. Тий. Хүн ямар ч амьдралын зорилго тавьж болно. Тэр нь өгөх сэдэлтэй боёо нөгөө бусдад өгөх сэдэл байгаа тий. Гэтэ тэр амьдралын зорилгодоо хүрэх зам бол зүг байх хэрэгтэй. Боёо хин нэгэн танаас болж хохирохгүй байх. Та хин нэгний боломжийг булаахгүй байх. Хин нэгний үр хөөхөд те танаас болж хохирохгүй. Хин нэгэн танаас болж ажилгүй болохгүй. Өөрөөр хэлбэл та ямар ч тохиолдолд таны хийж байгаа зүйл хин нэгнийг хохирох байх юм бол заавал тэрийг бодож үзэх хэрэгтэй. Хохироохгүй байгаа арга замыг заавал олох хэрэгтэй. Энэ бол миний зарчим. Зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бас юу ч хамаагүй хийж болохгүй гэсэн. Тэнгүүд ингэж байгаа байхгүй юу? Нэг сургалтын дээр нэг оюутан асуужсан. Адольф Гитлер тэгвэл амьдралын зорилгоо айгүй муухай тодорхойлсон байна шүү дээ. Еврейчүүдийг хүйс тэмтэрнэ гэж тодорхойлсон байна. Ийм амьдралын зорилготойснаас байгаагүй нээр гэжэлсэн. Гэтэл сайн судлаад уншаад үзэх юм бол магадгүй тэр хүний айрын үндэстнийг аварч айрын үндэстнээ илүү одоо мундаг үндэстэн болох гэж зорьсон байх. За эрэг талаас нь харуул. Харин тэрэндээ хүрэх арга зам нь буруу байсан. Нэгсэндээ бусдыг хохироосон байна шүү дээ. Тэгэхээр ямар ч тохиолдолд та хизээч хэнийг ч хохироож болохгүй. Зүгээр энийг бол хүн болгон өөрийн зарчмаа болгочих юм бол одоо нийгэмдэр байгаа өмнө самаа асуудал чинь багасна тий. Ядаж би хэнийг нэг хохирохгүй байвал би боддож хүмүүс ингээл маш их буюу үлдэх тухай ярьдаг тий. Сайн хүн байх тухай ярьдаг. Би таны гомдоочоод, таны уйлуулчаад, таны хинч болгочоод би өөр газар очиод ном уншуулаа яах юм? Эн чинь буян биш шүү дээ. Хэрвээ үнэхээр сайн хүн байж амьдрахыг хүсэж байгаа бол зүгээр л хин нэгэн танаас хохирдгоо байх тэр хувилбарыг л дандаа сонгож явах нь хамгийн чухал гэж би харж байгаа. Гайхалтай. Зорилготой өөрийн тулд тий бусдыг гомдоож болохгүй, хохироож болохгүй тийм ээ. За надад хоёр асуулт одоо байна. Тэгээд та ер нь нэг өдрийг өөрийнхөө амьдралын нэг өдрийг хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? За мэдээж нөгөө хийх ёстой ажлууд бол хийгдэнэ. Надад чөлөө зав гаргал юм бол ерөөсөө судалгаал уншдаг юм байна. Маш уншдаг юм байна. Сүүлүүд яг тэгж харсан. Одоо ном гэтээ ном бол нөгөө юм шинжлэх ухаанч тий зүгээр нэг хин нэг ингээд бодож байгаа бичсэн биш. За илүүтэй нөгөө юм сургалт хийдэг. Ер нь бол хүнд зөвлөгөө өгнө гэдэг чинь тэр хүний амьдралд бид нэр тус нэмэр болох гэж л өгж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний амьдрал буюу тэр хүн зөв сайн сайхан байх, сэтгэл хангалтлагаас жаргалтай байх нь давхар надаас шалтгаалж байгаа гэдэг учраас би мэргэжлийн үед ёс зүйтэй, хувь хүний үед ёс суртахуунлаг байх хэрэгтэй учраас бид нар судалгаа шинжилгээнүүдийг бол зайлшгүй уншиж явах хэрэгтэй. Тэр нэг өдөр бол хүн сонсвол ямар уйдгартай юм бэ гэж бодох бах тий. Би тэгж иймэрхүү байдлаар өнгөрдөг. Та одоо яг ямар ном уншиж байна? Одоо бол би яг нэг сэтгц рүү ороод явж байна. Илүү нейросайенс тал руугаа. Яа тэгэхээр бидний хийж байгаа, бодож байгаа, үйлдэж байгаа бүх зүйл нөгөө тархин боловсруулагдаж явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө тархи маань өөрөө яаж ажилтгийг, биднэрт яаж нөлөөлдөг, бид нар эндээ одоо
өөрсдөө нөлөөлөх боломжтой мó эсвэл тэр нэг лимбийн тархиндаа тий одоо юм инстинкт сэтгэл хөдлөлтөө ингээл баригдаад яваад байх хэрэгтэй мó гэдэг ч аюу олон асуулт гардаг л та. Тэгээд сүүлийн үед бол илүү нейросайенс руу орж байгаа. Та бодохоор яг нэг салбарт бас суралцж байгаа юм байна. Би бас нөгөө сэтгэл судлалаар бас магистрант магистрик гэж суралцж байгаа. Тэгээд сүүлийн 2 жил сэтгэл судлалын чиглэлийн маш их номнуудыг уншиж байна. Ерөөс уншихаас өөр бас нөгөө унших хэрэгтэй юм билэ. Тий. Одоо бол нөгөө compassionate mind-ыг бас уншаал байна. Бас ойлгох гэж маш хичээж байна. Нөгөө англи хэл дээр болохоор тий. Та сүүлийн үед за би бол ингээл нейросайенс гэдэг юм шүү дээ. Та яг ямар чиглэлээ? Positive сэтгэл судлал. Positive psychology. Эрэг сэтгэл судлал талтай илүү уншаал. Тэгэл хажууд нөгөөтэйгээ авшруулаад өөр номнууд уншаал. Тэгээ унших юм их байна. Гэтэл тэгээ цаг маань бас хүрэлцдэггүй. Тэгэхээр нөгөө монголчуудын хэлдэг шүү дээ. Өглөөдөө, оройдоо гэл цаг гаргаж чана уншихад айгүйх цаг гаргадаг л да. Ядаж нэг 30-40 минутыг гаргадаг. Тэгээ зүгээр нэг гүйлгээд харчих биш нөгөөтгөө ойлгож уншина, бодох, дахиж харах гэл ингээл ойлгосноо ойлгох гэж ойлгох тий. Тэгээ энэ тэнд биччихээ дараа нь нөгөөтгөө хараад энийг би арай өөрөөр ойлгоцсон байна гэл ингээл тий. Тэгэл явж байна. Адилхан замлаар явж байгаа. Замлаар явж байна. Тийм учраас та бол миний хувьд л маш гоё сонирхолтой зочин байлаа. Тэгээд 1 сарын 31-ний подкастыг бол вебинарыг бол ерөөс бүх насны хүмүүс сонирхоосэй гэж бодож байна. Яг бол энэ өөрөө амьдралын зорилгоо хинч мэдэн штэ хинч тодорхойлж чадна гэдэг боловч бас тийм зүйл биш ээ тий. Би ч гэсэн өөрийнхөө амьдралын зорилгыг яг тодорхойлох гэж бас олон жилийг зарцуулсан. Тий. Яг миний зорилго гэж бодож исэн зүйлэл зорилго биш л байсан. Тий. Тэгэхээр яалтчгүй хүн бол энэ тал дээр бол аяга утга учиртай, харамсахгүй, аз жаргалтай амьдрыг гэвэл хүн амьдралын зорилгоо аягүй зөв тодорхойлох хэрэгтэй юм байлаа. Тэгээд танд өөр хэлэх үгээ нөө миний асуух. Дээрээс сая өөрөө чинь ярианд гарлаа аз жаргал сэтгэл ханамж гэж тий. Миний хувьд аз жаргал юу юм бэ гэдгийг л тодорхойлох нь чухал. Би юунаас сэтгэл ханамж авдаг юм? Таны хувьд аз жаргал юу вэ? Утгатай амьдрах юм тий. Одоо сүүлийн үед бол миний хувьд би яг юунаас аз жаргал авч байна. Ер нь бол ерөнхий хэлэх юм бол за яг эрүүл сарвал байж чадах юм бол яг бусад бүх асуудал шийдэгдэх боломжтой шийдэлтэй. Учираас би аз жаргалгүй байх ямар ч үндэслэхгүй юм байна гэж батсан. Яг үнэ. Нэгсэндээ би юунаас ч аз жаргал авах боломжтой. Тэрийг мэдрэх боломжтой тий. Эдгшгүй өвчин зовлон бол бид нэр бол яаж ч өөрчлөлт нөлөөлж чадахгүй. Харин өөрчилж нөлөөлж болох бүх зүйлээ би шийдэх эрхтэй байна гэдэг нь өөрөө аз жаргал мөн шүү дээ. Миний хувьд бол ерөөсөө эрүүл байх, тайван байх дуртай. Сэтгэлийн тайван. Зүр хаа байгаа газараа тайван байх нь. Нэг 5 минут ч гэсэн тайван суух нь аюу аз жаргал. Тэгээ дуртай кофегоо уух. Тэгээ ер нь энгийн зүйлээс хүн аюу аз жаргал мэдэрдэг. Зарим хүмүүс л тэгдэлтэй мөнгөгүй бол яаж аз жаргал яхаа. Мөнгийг бол огт өгсөхгүй штэ. Мөнгө чухал уу чухал. Гэхдээ эренбийн хувьд хаана байх вэ гэдгээ л тодорхойлгоно. Тэр мөнгө чинь өөрөө хэрэгсэл болохоос биш зорилго биш гэдгийг л ойлгох нь чухал юм байна гэж. Би ухаарсан. Зөв ухаарсан. За одоо ингээд энэ подкастыг сонсож байхад мэдээж энэ хүнтэй уулзах юмсан яаж холбогдох вэ? Ер нь яад юм бол гэж хүмүүс сонирхож байгаа бах тий. Тэгээ та одоогоор ер нь хэрэг завтай байгаа вэ? Хүмүүс ингээд хувьчлаад өдрлийнхаа зураглалыг гаргах, зорилгоо тодорхойлох тал дээр зөвлөгөө авъя гэвэл цаг хугацаа байгаа юу? Хүмүүс хандаж болох юм болов уу? Та оюутан юм биш үү тий? Одоогоор тий. Тэгэхээр адилхан оюутан юм биш үү? Тэгэхээр одоо хичээл 2 сарын 2-нд орно шүү дээ тий. Тэгэхээр тэр болтол гайгүй зам боломж бол тийм гайгүй байгаа. Гэтэ яг нөгөө скежл дотор нөгөө хоос юмнууд бол байгаа. Та одоо хүмүүстэй ажиллаж байгаа хальтаа тийм ээ. Гайхалтай. За ингээд өнөөдрийн маань подкаст үгээр өндөрлөж байна. Тэгээд 1 сарын 31-нд болох Цэцэн Бэлэг багшийн маань удирдан явуулах амьдралын зорилго вебинарыг та бүхнийг одоо орж ирж одоо сонирхож үзхийг хүсэж байна. Энэ бол үнэхээр гайхалтай том амьдралын хичээл байх болно гэж би амлаж чадна. Тэгээд та нэг цаг цагаа гарган хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны вебинарт амжилт хүсье. Танд одоо сүүлийн үгийг танд үлдээе. Яашгүй үлдээлээ. Би айгүйх асуулт асууч юу. Өнгөрөө тий. Харин тийм ээ. Тэгээд одоо нөгөө вебинарын маань энэ подкастын маань хугацаа нэг 40 минутад багтаах хэвээр битгаар бол хитэрсэн. Тэгээд үнэхээр нөгөө тасалж болохгүй сонирхолтой яриа байлаа. Тэгээд хоёулаа дараа нь гоё жишээ уулзнаа. За тэгээд сая нөгөө вебинарт яг ямар хүмүүс суух илүү тохиромжтой вэ гэж асуужсэн. Тэгээд тэр бүгдийг ингээд ууг нь би гоё уншаад ингээ хэлээ гэсэн угсаа амжихгүй мэн. Тэгээд амьдрах стратеги, лайф стратеги гэдэг пэйж хуудас байгаа. Тэрэн дээр одоо яг нөө
ямар хүмүүс энд суух боломжтой вэ гэдгээ би ахиад оруулъя. Тэгээрэй. Тэнд цочлоо та бүхэн хараарай. Тэгээд яг энэ ташрамт хэлэхэд би одоо 1 сарын 31-нд болох таны энэ амьдралын зорилго вебинарыг тэтгэвртэй гараад гэртээ сууж байгаа настай хүмүүс өвөө эмээр илүү их орж ирж үзээсэй гэж би хүсэж байна. Яагаад гэвэл манад нөгөө тэтгэврт гараад гэртээ одоо ингэ суухаараа хүмүүс нэг амьдралын зорилгогүй болчихдаг шүү дээ, тий. Тэгэл нөгөө нэг өдөр болохоор очроо болохоор энэ харваагаас тэг явчихна гэдэг нэг юм хандлагатай хүмүүс их байдаг. Тэгэхээр би бас тэр хүмүүсийг илүү их орж ирж үзээсэй. Тэг залуучуудаа тий аав ээжигээ тий гэртээ ингээд тэтгэвртэй гарцсан ач зээгээ хараа сууж байгаа аав ээж нартай бас энэ вебинарт орох боломжийг олгоорой. Энэ одоо мэдээллийг дамжуулаарай гэж одоо би тэ нэг юм хэлчихье. Яг вебинарын үеэр жишээлбэл хэрвээ тухайн хүн өөрөө хүсээд амьдралын зорилго бол хүн бүхэнд нээлттэй байх боломжтой. Алсын хараа бол тэр хүний өөрийнх нь нууц ээж болно тий. Тэгэхээр би яг амьдралын зорилгоо ингээд яг өнөөдрөө ярилцаад эхний ээлж нь ингээд нэг юм араамын босгаад авмаар байна гэд хин нэгэн санал гаргах юм бол одоо яг вебинарынхаа төгсгөл тэн түн дээр одоо цаг гаргаад оролцогч бүгд хамтарч байгаа. Тэр хүний амьдралын зорилгыг бас хамтдаа тодорхойлох ийм процессээс бас нэмэлтээр ийм боломж олгож जैन тий. Тэгээ гэж бодож. Яг бол сүүлийн үед ингээд ялангуяа хүмүүс залуучууд настай хүмүүс маань ер нь амьдралын зорилгогүй болсон юм шиг санагддаг. Тэгэхээр энэ хичээлийг бол маш хямдхан. Тэгэхээр энийг бол нэг цаг 30 минут за нэг 2 цагийг өөртөө зориулаад орж ирж үзээсэй гэж би бол өнөхөр чин сэтгэлээс хүсэж байна. За ингээд би одоо ингээд сүүлийн хийчихв. За та ингээд подкастыг хүмүүстээ хүссэн бүхнээ хийх биш. Хүсээгүй зүйлээ хийхгүй байх сэтгэлгээний эрх чөлөөнд хүрвэл бид нөгөө аз жаргал сэтгэл ханамж дамар амгалан тэр амьдрал руу илүү ойртноо. Тийм болохоор хүсээгүй бүхнээ хийхгүй байх сэтгэлгээний эрх чөлөө гэдэг чинь амьдрах чадвартай биеэ даасан хинээс ч хараат бас тийм хүнийг л хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдийг нь одоо тийм болоосаа гэж яс ерөөх их туртай. За энэ бол энэ сарын миний сүүлийн хөтлсөн подкаст байлаа. Тэгээ сүүлийн зочин маань бас сонирхолтой зочин байлаа. Баярлалаа. Амжилт хүсье. Танд ч амжилт хүсье. Яаж үргэлжлүүлсэн? Баярлалаа.